Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент гэдэг нь хог хаягдал үүссэн цэгээс түүнийг ангилах, ялгах, савлах, цуглуулах, хадгалах, төр байршуулах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах, дахин боловсруулах үйл ажиллагааг хэлнэ. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын ангилал. Эрүүл мэндийн байгууллагаас үүсэж байгаа нийт хог хаягдлыг энгийн болон аюултай хог хаягдал гэж хоёр ангилдаг. Энгийн хог хаягдалд дараах төрлийн хог хаягдлууд хамаарна. Аюултай хог хаягдалд дараах төрлийн хог хаягдлууд хамаарна. Сүрээгийн тусламж үйлчилгээнээс дараах халдвартай хог хаягдал үүсдэг. Үүнд цэр, цэрний сөрцийн материал, өсгөр, тэжээлт орчин, мис ажилбар болон задлан шинжилгээний үеийн эд ургацаг, туберкулины сорил гэх мэт. Эдгээр халдвартай хог хаягдлыг шингэн нэвчдэггүй бат бөх зориулалтын ууд бүхий таглаатай савнд цуглуулна. Хог хаягдлын материалын төрөл, хэмжээ зэргээс хамааран автоклавт дараах температурт халдваргүйжүүлнэ. 134 Цэст 10 минут, 121 Цэст 20 минут. Халдваргүйжүүлэлт хийсний дараа эрүүл мэндийн байгууллагын халдвартай хог хаягдал төр хадгалах байранд хүлээлгэн өгч анхан шатны бүртгэл маягтуудыг хөтөлнө.